Дэлхийн хамгийн алдартай видео тоглоомыг 1993 онд лайв акшн кино болгож жинхэнэ утгаараа сүрүүлж байсан түүхтэй. Энэ бол Super Mario Bros. Super Mario Brothers. This ain't no game. Энэ кино видео тоглоомоос идүүлсэн анхны Америк бүрийн хэмжээний кино хэмээн тооцогдож, гол дүрт Bob Hoskins, John Leguizamo нар тоглосон ч маш чанаргүй болж, нэмээд видео тоглоомыг лайв акшн кино болох итгэл найдварыг унтраахад гол нөлөөг үзүүлсэн. Тэр үеэс хойш Nintendo хүртэл өөртөө IP-да маш болгоомжтой ханддаг болж, Mario кино болгоно гэдэг бараг 20 сэдв болсон юм. Гэхдээ тэр 10 кинонд дуртай, хайртай хэсэг бүлэг хүмүүс ч бий. Яагаад юм бүү мэд? Тэгвэл үүнээс яг 30 жилийн дараа энэхүү алдартай видео тоглоом франчайзыг ахин нэг удаа гэхдээ лайв акшн бус анимашнээр хийсэн нь хэний ч төсөөлөөгүй том амжилт болж чадсан юм. Энэ бол 2023 онд нээлттэй хийсэн The Super Mario Bros. Movie. Mamma mia! Уг кино шүмжлэгчдээс тэм сайвнлага аваагүй ч үзэгчдэд тарцсангүй таалагдсан. Тэр тусмаа Мариогийн фэнүүдүүд бол бүр ч илүү таалагдсан гарцаагүй. Үүний гол нотлого бол 100 сая долларын өртгөөр бүтэж нийт 1.3 тэрбум долларыг олж тухайн жилийнхэн бокс оффист 2 дугаар байранд буюу Barbie Yard жигссэн. Харин энэдмийн баяраар буюу 4 сарын 1-нд дараагийн ангид Super Mario Galaxy Movie гарах гэж байгаатай холбогдуулан эхний ангийн амжилтын талаар ярьцгаая. Яг үүндээ энэ кино анх зарлагдахад нийтээрээ хүлээлт багтай, мөн бокс оффисын хувьд ийм том амжилт үзүүлнэ гэж хэн санаагүй бах. Учир нь 1993 оны лайв акшн үзэгч фэнүүдийн итгэлийг алдархад хангалттай нөлөөсөн. Нэмээд хамгийн хайц төрүүлж байсан нь анимашн хийсэн Illumination студи. Яг нь багахан итгэл найдвар өгч байсан зүйл нь Nintendo-гийн зүгээс бүрэн хяналт тавьж байсан явдал. Illumination студи гэхээр Despicable Me, Minions гэх мэт анимашнууд шууд толгойд буудаг. Өөрөөр бол онцгийн содын юмгүй хэрнээ мерч зархад төгс тохирсон, нэмээд хүүхдүүдийн анхаарлыг маш сайн татах чадaltaй кинонууд. Эдгээр нь одоо бүр хичнээн чанга гарсан байгаа бүү мэд. Энэ жил хүртэл Minions-ийн өөр нэг кино гарах товтой байгаа. Уг нь бол Despicable Me анх гарахдаа маш шинэлэг өрмөцөж чадсан ч цаашаага хэтэрхий мөнгөний машин болчихсон. Цаашлаа The Secret Life of Pets, Sing, The Grinch гэх мэт өөр бүтээлүүд хийсэн ч яг л Minions гэдэгтэй адил онцгийн зөвлөгөө хит хүүхдүүд рүү чиглэсэн байдаг. Тийм ч учраас энэхүү студийн нэр хүнд кино сонирхогч дунд баг зэрэг муугар яригдах нь элбэг. Гэхдээ Illumination студиуд нэг сайн тал байгаа нь ямар ч үед аюулгүй, family friendly, хөнгөн уур амьсгалтай, pacing буюу хэмнэлийн хувьд үзэгчийг огт үүдэ хараагүй кино гаргаж чаддаг. Энэ нь өөрсдийнх нь брэнд формула гэхэд буруудахгүй. Look at us. We're adorable. Харин Mario franchise-ийн хувьд 1983 оноос хойш тоо томшиг тоглоом гаргасан байдаг. 20 орчим үндсэн лайнаас гадна Mario Kart, Sports, Party гэх мэт спин-оффуудыг нь оруулаад нийт 200 гаруй тоглоомтой гэж явдаг. Хамгийн гол нь тэдгээр тоглоомын гол онцлог нь family friendly байдал. Тийм ч учраас жил болгон Mario, Zelda гэх мэт Nintendo-гийн том тоглоомнууд гарч ил байдаг. Тэдгээрийг нь хэрэглэгчид авсаар л байдаг. Гэхдээ үүгээрээ Mario-г муулж байгаа юм биш шүү. Энэ бол ямар ч эргэлзээгүй, бүх цаг үеийн хамгийн агуу тоглоом гэдэгтээ 100% санал нийлнэ. Эдгээр тоглоомнууд гарсан даруйдаа тоглогчид болон шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээг авч мөн тухайн жилийнхэн Game Awards-д хүчтэй өршөлддөг. Манай монголчуудын хувьд яг Nintendo-гийн консол дээр биш ч гэлээ эмулятор ашиглан аль нэг тоглоомыг нь тоглож үзсэн л байдаг. Тэгэхээр Nintendo-гийн family friendly ертөнд аль ч насныхан тоглох боломжтой тоглоом нь өөрсдийн гэсэн формулатай Illumination студийн гараар дамжсан үдээ олж 2023 онд The Super Mario Bros. Movie гарсан юм. Энэ нь Nintendo-гийн талаас ч тэр анимашн студиуд ч тэр аль алинд нь давуу туулж чадсан. Зарим зүйлийг заавал лайв акшн болох шаардлагагүй гэж би л хувьдаа боддог. Энэ бодол маань One Piece лайв акшн сурлаас эхлээд Mario шиг видео тоглоомнууд дээр бүр ч илүү хүчтэй байдаг. Харин анимашн бол өөр хэрэг. The Super Mario Bros. Movie амжилттай болсонд хэд хэдэн шалтгаан бий. Нэгт мэдээж Illumination студийн формула Mario-той төгс зөгцсөн явдал. Mario кино болоход ямар нэгэн хүнд сэдв, serious байдал огт шаардлагагүй. Харин ч эсэргээр энгийн зохиол, хөнгөн хошигнол, үүдэ хараагүй хурдан хэмнэлтэй, дөрүүдийн хөгжүүлэлтээ сайн хийсэн, өнгөлөг гой дүрслэлтэй байхад л болчихж байгаа юм. Үүнийг гэр бүл хүүхдүүд рүү чиглэсэн анимашн хийдэг студ харин ч нэг тултал нь хийж чадсан. Өөрөө хүүхдтэй болсон хойноо хүүхд чинь бүр кино театр орж болох насанд ирэхээр иймэрхүү студ, иймэрхүү анимашн байх нь зөв гэж боддог болдгийм байлээ. Дан ганц бид нар гэлтгүй хүүхдүүдэд ч бас хөнгөн, зугаатай зүйл үзэх хэрэгцээ байдаг. Үүнийг харин The Super Mario Bros. Movie гэх мэт бүтээлүүд өгч чаддаг. Yes! Хоёрт жүжигчдийн бүрэлдэхүүн болон дуу оруулга.
Уг нь бол Chris Pratt Mario дуу оруулна гэхээр ихэнд огт буухгүй байсан ч үзсний дараа бодлоо өөрчлөгдсөн. That's why the Super Mario Brothers are here. The Super Mario Galaxy Movie-гийн жүжигчдийг харахад л мэдээж өмнөх ангийн Chris Pratt, Charlie Day, Anya Taylor-Joy, Jack Black, Keegan-Michael Key нар иргэн ирж нэмээд Rosalina Brie Larson, Bowser Jr.-т Benny Safdie, манай Goat Yoshi-д бүр Donald Glover дуу оруулж байгаа. Зүгээр л энэ жүжигчдийн бүрэлдэхүүнийг нь animation live action гэж ялгалгүйгээр харахад л нүсэр угаацтай. 3-т видео тоглоомоос сэдвлийн хийж буй дэлгэцийн бүтээлд хамгийн чухал мөн фэнүүдийн хамгийн хүсдэг зүйл болох их материалаа хэр хүндэлсэн, хэр зэрэг дагсан бэ гэдэг явдал. Illumination Studio өнгөлөг зураглал дээр Мариогийн тэр сонирхолтой ертөнд үнэхээр үзүүштэй байж чадсан. Хамгийн гол нь маш их reference easter egg-үүдгээд фэн сервисээ маш сайн хийж их материалдаа хүндэтгэлтэй хандсан юм. Тоглоомны хамгийн iconic зүйл sound effect болон хөгжмийн хүртэл маш бүтээлчээр кинонд ашигласан. Really? Ингэснээр хүүхдүүд болон шинэ үзэгчдээс гадна манай үеийнхэн бүр надаас жах хүмүүсийн ностальжик мэдрэмжээр тулгуурлаж чадсан. Үзэгчдийн сэтгэлээс ер нь нэмэх 30 насныхан маш эрэг сэтгэлтэйг харж болно. Угаасаа Nintendo өмнөх алдаанаас суралцаад энэ удаад өөртөө маш хатуу хяналтанд ор хийж байгаа болохоор тэр талаас ямар ч асуудал байгаагүй. Харин одоо The Super Mario Galaxy Movie дээр бүр олон шинэ гариг, шинэ дүрүүд орж ирэх учраас үнэн ч фэнүүдэд нь маш сонирхолтой байх нь гарцаагүй. За тэгээд 2023 оны хамгийн их орлого олсон киноны 2 жигсдэг энэхүү бүтээлийн дараагийн анги 4 сарын 1-нд бүх кино театруудаар гарах гэж байна. Миний хувьдаа хүүхдтэйгээ хамт үзэх төлөвлөгөөтэй байна. Та бүхэн бас эхний киноны юунд таалагдсан гэдгээ доор сэтгэлээр үлдээгээрэй. Эсвэл тоглоомных нь үнэнч фэн бол ямар санагдсанаа доор бичээрэй. За тэгээд энэ хүрээд бичлэг маань өндөрлөж байна. Та бүхэн манай сүүгийн үйл ажиллагааг дэмжих хүсвэл доор гарч байгаа дансаар донешн нэлгээх боломжтой. Мөн лайк, subscribe-а дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.